За Франц улсаас бэлтгэсэн мэдээлэлээр хөтөлбөр үргэлжилж байна. Хурдан морь сонирхогчдын хүсэн хүлээдэг дэлхийн хамгийн нэр хүндтэй уралдаан болох Arc de Triomphe уралдааныг Франц улсын нийслэл Парис хотын алдарт Paris Longchamp цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгууллаа. За дэлхий дахинд суу алдраа дуусгасан энэ цагийн цуутай хурдан хөлгүүд шандас сорьсон Arc de Triomphe уралдаан энэ жил 98 дахь жилдээ Qatar Grand Prix нэртэйгээр зохион байгуулагдсан юм а. За энэхүү нэр хүндтэй уралдааныг үзэн сонирхохоор хурдан морины хорхойтнууд хуран цуглаж алдартай хурдан хөлгүүд за нэртэй уяачид шилдэг жокейнаар 2 өдрийн турш хүлэг эрдний гайхамшигт хурдаар Парис хотын тэнгэрт алтан тоосоо өргөсөн юм. За сайн байцгаана хүмүүст үзэгчтэй сүлд телевизээс сурагч баг Франц улсын нийслэл Парис хотоос хөлгүйхэн орших гайхалтай эртний бас олон сайхан уралдаануудыг зохион байгуулсан алдартай морин тойруулгаас та бүхэндээ цэнгэлт хүрээлэнгээс хүрч байна. За тэгвэл дэлхийн өнцөг буланбүрээс хүрэлцэн ирсэн хурдан хөлгүүд бол Arc de Triomphe хэмээх дэлхийн чансаагаараа нэгт бичигддэг энэхүү уралдаанд шандас сорж байгаа. За мөн одоо энэхүү хурдан хөлгүүдэд дэмжихээр дэлхийн өнцөг буланбүрээс одоо морины хорхойтнууд хурдан морины хорхойтнууд хуран цуглараад байна. За ингээд энэхүү Arc de Triomphe уралдаан зохион байгуулагдсны дараа дэлхийн морины соёлын зүтгэлтнүүд хуранчуулж бас дэлхийн хурдан морины хөгжлийн талаар санал бодлоо солилцох их хурл зохион байгуулагдан. За энэхүү хуралд энэхүү дэлхийн нэр хүндтэй уралдааныг сонирхохоор Монгол улсаас Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгч Бацайхан дэргүүтэй төлөөлөгчид бас хүрэлцэн эдгээр өдрүүдэд Францын нийслэл Парис хотод ажиллаж байна. За хүн төрөлхтний баяр цэнгэлийн манлай болсон дэлхийн хамгийн нэр хүндтэй тус уралдааны үеэр Монгол уяачийн сэтгэгдлийг бид сонссон юм. Монгол уяачид морь уух эрдэм ухаанаа дэлхийн хэмжээнд сорж амжилт үзүүлж байгаа энэ үед Монгол улсад морин тойруулгын уралдааныг хөгжүүлж хууль эрх зүйн орчныг нь зохицуулаад өгөх юм бол Монгол уяачид дэлхий дахинд хурдан хүлэгээ уралдуулж өндөр амжилт үзүүлэх бүрэн боломжтой нь харагдаж байна гэдгийг Монгол улсын тод манлай уяач Бат Зориг хэлж байна. Дэлхийн морин спортын холбооны 53 дугаар их хурал энэ Франц улсын Парис хотод зохион байгуулагдж Монголын морин спорт уяачдын холбооноос хэсэг бүрэлдэхүүн Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн, дэд тэргүүн ажлын албаны дарга нартайгаа ингээд ийм сайхан уралдаан үзээд сэтгэл өндөр байна сайхан бай. Энэ Франц хотноо услаг дэлхийн 98 удаагаа болж байгаа бараг 100 жилийн түүхтэй ийм сайхан уралдааныг бид нар үзлээ. Бас Монгол уяач хүний хувьд энэ дэлхийн уралдааныг Монголдоо ийм морин тойруулгаар хөгжүүлвэл бас хууль дүрмэн батлагдаад ингээд ийм сайхан уралдаан зохион байгуулдаг болчихвол сайхан юм байна гэж бодож байна бас. Сэтгэл өндөр байна. Сайхан уралдаан наадам үзлээ. Сайхан зохион байгуулалттай сайхан юм болдго юм байна. Уяач маань бас дэлхийд анцлог морин уралдаанд амжилт гаргаад эхэлсэн байна. Дахиад энийг сайхан дэмжиж хөгжүүлээд Монгол уяач дэлхийн уралдаанд олон уяачд оролцож бас морь уяад уралдуул сайхан юм байна гэж бас Монгол уяачийн хувьд бодогдож байна. Сэтгэл өндөр байна. Сайхан байна. За 98 жилийн баялаг түүхтэй Arc de Triomphe уралдааны дараа дэлхийн морин уралдааны холбооны их хурал хуралдаж морин уралдааны хөгжлөө амжилт ололт хийж хэрэгжүүлэх асуудлаа хэлэлцсэн. Олон улсын морин уралдааны холбооны бүрэн эрхлэг гишүүн, Азийн морин уралдааны холбооны гишүүн, Монголын морин спорт уяачдын холбооны хувьд гадаад харилцаагаа улам өргөжүүлж, Монголын уламжлалт морин уралдаанаас гадна дэлхийн морин уралдааны хөгжилтэй хөл нийлүүлэн морин уралдааны хөгжилд хувь нэмрээ оруулах Монгол уяачийн эрдэм чадлыг дэлхийн тавцанд гаргах томоохон зорилтууд тавин ажиллаж байгааг энэ үеэр холбооны зүгээс хэлж байсан.